Улсын их хурлын эрхэм дарга гишүүдээ 2016 оны Улсын их хурлын сонгуулиар олон голсон Монгол Ардын нам 1 сар хүрэхгүй хугацаанд сонгогчдод өгсөн амлалтаас авахарч ард иргэдийн сонголтоор тоглож байгаад гүн харамслыг илэрхийлж байна. Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрөө хөтөлбөрт Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлан хэмээн тодоос тод заалд оруулчихад ерөнхий чигүүрийн яамдын тоог нэмэгдүүлэх замаар зөвхөн өнөөдөр засгийн газрын гишүүдэд өргөн мэдүүлсэн 11 нэр дэвшигчийн 8 давхар дээлтэй гишүүд байна. Монгол Ардын намын гишүүд та бүхэн 2014 онд Чингисийн талбайд давхар дээлийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, давхар дeel бол засаглалын хямрал, шинжлэлийн засгийн газрын сайд дарга нарыг давхар дээлээ тайлахыг шаардаж, тайлахгүй засгийн газрыг огцруулах, улсын их хурлыг тараах тухай энэ дээрээс ярьж байсныг ард түмэнч Монгол Ардын намын гишүүд дэмжигч мартаагүй байхад өөрөө давхар дээлтэй болохоор санаархаж байгаа нь та бүхний үг үйлдэл бүхэн хоосон жүжигээс гадна эрх баригч болоод сар чүрхгүй богинохон хугацаанд өөрсдийн амлалтаасаа болон ард иргэдээс урууж байгааг харуулж байгаамаа. Хоёрдугаард эрх баригч нам нь өөрийн мөрөө хөтөлбөрийн 21-нд эдийн засгийн хямралыг даван туулах, мэргэжлийн засгийн газар байгуулж богино хугацаанд эдийн засгийг докторжуулах хөтөлбөр боловсруулан ажил нь хэмээн заасан ч хамгийн гол яамдад мэргэжлийн бус хүнийг томилохоор өргөн мэдүүлж байгаа нь Монгол Ардын намд итгэн саналаа өгсөн сонгогчдыг доромжлон давхаргаж байна гэж арч намын бүлгээс үзэж байна. 3-дугаарт засгийн газрын гишүүн томилохоор өргөн мэдүүлсэн сайд нарыг олонхын хүчээр төрөй барьж, мэргэжлийн бус засгийн газрыг байгуулан давхар дээлтэй сайд нараар яамдыг өдөрдуулахаар санаархаж байгаа үйлдэл нь Монгол Ардын намын мөрөө хөтөлбөрийн 4.1.5 заасан улс төрийн намын үйл ажиллагаа болон санхүүжилтийг ил тод хяналттай болгож, бизнесийн бүлэглэлийн нөлөөллийг таслан зогсооно гэсэн амлалттай зөрчилж байгаагаар зогсохгүй, зөвхөн Монгол Ардын намаас гадна Монголын төрийг бизнесийн бүлэглэлийн нөлөөнд бүрэн артуулах, төрийн өндөр албан тушаалыг бизнесийн албан тушаал болгон хувиргах, улбаар төрийн бодлогыг залгуун чанарыг алдагдуулах үйл ажиллагаа хэмээн арц намын бүлэг үзэж байна. 4-дүгээрт Монгол Улсын ерөнхий сайд 2016 оны 7-р сарын 21-ний өдрийн чуулган нэгдсэн уралдаанаар засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг 13 яам 16 сайттай байгаар батлуулсан боловч өнөөдрийн байдлаар 11 сайтын нэрийг өргөн мэдүүлсэн байна. Өнөөдөр буюу 2016 оны 7-р сарын 22-ны өдөр нь Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37-р зүйлийн 37-гийн 5 дахь заалтын дагуу ерөнхий сайд засгийн газрын гишүүдийн нэрийг өргөн мэдүүлэх сүүлчийн хоног тул төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангаж үлдсэн 4 сайтын нэрийг өргөн мэдүүлэхийг анхааруулж байна. Монгол Ардын намаас сонгогч олонний итгэлийг дааж улсын их хурлд сонгогдсон эрхэм гишүүдээ. Цагаан цаасан дээр хар бихээр бичигдсэн мөрийн хөтөлбөрчин гүйц татаагүй байхад мөрийн хөтөлбөрөө болон ард түмэнд өгсөн амлалтаа эргэн нэг санаж сонгогч олонний сонголтыг уландаа гიშхгүй байхыг та бүхэнд дахин хатуу анхааруулж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.